За дараагийнх нь урам уграад шантраад байна гэдэг бас нэг өгүүлбэр байна. За тэрэн дээр юу яах вэ? Саяхтай айгу адилхан байгаа шүү дээ. Шантрах гэдэг. Урам уграад шантраад байна гэд хүмүүс нөгөө янз янзын болцсон аль хэдийн өөр хүмүүс өгөө те хийдгээ ийцэн хор уршиг нь аль хэдийн бий болцсон мань хүн ерөөсө шантарсан. Тэгэхээр миний урмыг хугарах хэсгийг би өөрөө шийднэ. Шантрах хэсгээ би өөрөө шийднэ. Үүнийг давчхавал ард нь боломж байж л байгаа гэд хэлэх юм бол бид нар боломжоо мэдрэх байхгүй юу? Ойлгож байна тий? Тэгэхээр хүн хин нэгэн хүн одоо бидний урмыг хугардаг биш бид нар өөрсдийнхөө урмыг хугарах хэсгийг шийддэг байхгүй юу? Бидний урам бол биднийх шүү дээ. Өөр хинийх ч биш шүү дээ тий? Зөв үү? Хин нэгэн хүн авчаад биш. Тийм байгаа. Одоо ингээд амар сайхан санаа олчвал эхний өдөр айгүй сайхан бодож явжгаа төдөлж явжгаа даа 3 дахь 4 дахь өдрөөс нь тэрнээс нь илүү том бэрхшээл гарч ирэл нөгөө бэрхшээл нь улам томроод хоног өнгөрөх тусам тэгээд тийм байгаа. Тэгэхээр бид нар өөрсдөө тэгэхээр тэр бэрхшээлээ томруулахгүй тул бид нар өөрсдөө тэрийг байнга өөрчилж иж энерги бид нар солих хэрэгтэй байгаа байхгүй юу? Яг тэр бэрхшээлийг бид нар бэрхшээл хэвээр нь байлгах уу эсвэл нөгөө боломж мэдрүүлэх итгэл болгож өөрчлөх үү гэд тий? Амраа чи тэр утгаар нийлсэн үү те? Тий. Яг зөв. Тэгэхээр аюу гоё байгаа юм те. Бид миний урмыг хугарах хэсгийг би өөрөө шийднэ гэж хэлж сурвал те биднэрт бэрхшээл томорч болно бид нар яаж өөрчлөх үү те яах хэсэг нь миний сонголт байхгүй юу? Миний санаа би энэнийхээ эзэн байна гэдэг утгаараа те. Миний урам энэ бол үүнийг би урмыг өсгөх үү бууруулах үү гэдэг өөрөө сонгочихъя гэдэг сэтгэлгээтэй. Харин тийм сайхан санаагаа илүү хөгжүүлэх үү бэрхшээлээ томруулах уу гэдэг нь бидний асуулт хариулталчаад байгаа юм л та тий. Тий, яг зөв. Гайхалтай.